Сайн байцгаана уу хүүхдүүдээ, энэ удаагийнхаа хичээлээрээ үе ба бүлэг сэдвийг судлах гэж байна. Видеогоо үзэх явцдаа бичиж тэмдэглээд явах юм шүү. Эхний хичээл болох 1-р хичээл дээрээ химийн шинжлэх ухааны судлах зүйл, 2-р хичээл дээрээ атомын бүтэц, харин 3-р хичээл дээрээ металл ба металл бишийн талаар судалцаана. Өнөөдөр 4-р хичээл дээрээ үе ба бүлгийн талаар судалцгаая. Химийн үйлдэх систем нь 118 химийн элементтэй 118 химийн элемент дэлгэцэн дээр харагдаж байна. За тэгэхээр 118 химийн элемент нь одоо энэ дээр харагдаж байгаа ром тоогоор тэмдэглэгдсэн бүлгүүдэд бол хуваарлагдсан байдаг байна. За ингээ бүлгүүдгээ байрлаж байгаа биз? За тэгэхээр бүлэг нь бол дотроо А болон Б бүлэгтэй хоёр анз байдаг. Энэ талаар бүгдээрээ хошоо үзнэ. Харин үеүүд нь болохоор энэ дээрээс доошоо 1-ээс 7 хүртэл дугаарлагдсан байна. Эдгээрийг болохоор үе гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл өнөөдөр бүгдээрээ үе ба бүлгийн талаар судлах гэж байна. За үе гэдэг нь одоо энэ дээр харагдаж байгаачлан урдаас хоошоо тийм ээ хэвтэй тэнхлэгийн дагуу байрлаж байх юм бол үе гэж хэлдэг. Харин босоо тэнхлэгийн дагуу байрлаж байх юм бол бүлэг гэж хэлдэг байна. За тэгэхээр үейлэх систем дээр босоо тэнхлэгийн дагуу байрлаж ах юм бол буюу одоо дэлгэцэн дээр ногооноор харагдаж байгаа нь болохоор бүлэг юм байна. Харин ягаанаар харагдаж байгаа нь болохоор үе. Босоо тэнхлэгэн бүлэг, хэвтэй тэнхлэг нь болохоор үе байх нэ. За дэвтэр дээр хүүхдүүд энэхүү зургийг бичээд тэмдэглээд аваарай. Босоо тэнхлэгээр байх юм бол бүлэг гэж нэрлэнэ, хэвтэй тэнхлэгээр байх юм бол үе гэж нэрлэнэ. За бүлгийг 1-ээс эхлүүлээд 8 хүртэл дугаарладаг. 1-р бүлэг, 2-р бүлэг, 3-р бүлэг, 4-р бүлэг гэд бүлгийг дандаа ром тоогоор тэмдэглэдэг. За 6, 7, 8-р бүлэг гэд 1-ээс 8-р бүлэг гэж тэмдэглэдэг байна. За бүлгийг заавал ром тоогоор тэмдэглэх ёстой шүү хүүхдүүд. Одоо энэ дээр ингээд тэмдэглэсэн байгааз ром тоогоор байна. За үе гэхээр зүгээр ингийн 1-ээс 7 хүртэл тэмдэглэдэг. Өөрөөр хэлбэл урдаас хойш хэвтэй тэнхлэгт байрлаж байх юм бол түүнийг үе гэж хэлдэг байна. Хүүхдүүд бичлэгээ энэ дээр зогсоогоод үе болон бүлгийн талаар энэхүү зургийг дэвтэртээ зураад тэмдэглээд аваарай. Үейлэх систем нь 8 бүлэгтэй 7 нь үетэй байна. За хүүхдүүд зогсоогоо тэмдэглээд авсан байх. Одоо цаашаа үргэлжлүүлье. Бүлгийг болохоор А бүлэг болон Б бүлэг гэж хоёр ангилдаг. А бүлгийг нь үндсэн дэд бүлэг гэж нэрлэдэг бол Б бүлгийг нь болохоор хажуугийн дэд бүлэг гэж нэрлэдэг. Тэгэхээр А бүлэг нь 1-ийн А-гаас 8-ийн А хүртэл явдаг бол Б бүлэг нь болохоор 1-ийн Б-гээс 8-ийн Б хүртэл явдаг байна. За бүлгийн дугаарыг заавал ром тоогоор тэмдэглэх шаардлагатай шүү хүүхдүүдээ. Түүнийг анхаараарай. За энэ багш нь одоо ингээд цэнхрээр тэмдэглээд өгсөн байна. Энэ нь болохоор А бүлгүүд гэсэн үг. Өөрөөр хэлбэл ингээд хоёр талд тийм ээ арай илүү өндөрт байрлаж байгаа энэ элементүүд болохоор А бүлгийн элементүүд байх нэ. За А бүлэг дотор болохоор металл биш, ампотер, инерт гээд 4 төрлийн химийн элемент байдаг. Өмнөх металл ба металл биш хичээл дээр бүгдээрээ үзсэн шүү дээ. Химийн элементэн дотроо 4 төрөл байна. Металл биш, ампотер, инерт гэж элементүүд байдаг. Харин Б бүлэг нь болохоор одоо энэ голд байрлаж байгаа тийм ээ. Арай жоохон энэ намхан хэсэгт байрлаж байгаа энэ элементүүд. За Б бүлгийн элементүүд болохоор ерөөсөө бүгдээрээ металлууд. Б бүлэгт металлаас өөр одоо тий элемент байхгүй юм байна. За тэгээд Б бүлгийг заримдаа шилжилтийн металлууд гэж нэрлэдэг. За тэгэхээр үейлэх системд бол хүүхдүүдээ энэ А болон Б гэсэн хоёр бүлэг гэдэг юм биш үү? А бүлэг гэдэг нь босоогоор тэмдэглэгдсэн 1-ийн А-гаас 8-ийн А гэж байна. Өөрөөр хэлбэл арай жоохон өндөр хэсэгт нь бол А бүлэг байрлаж байгааз. За тэгээ металл биш, ампотер, инерт гэ байдаг. Харин голд тийм ээ шар дээр байрлаж байгаа нь болохоор Б бүлэг. За Б бүлгийг болохоор шилжилтийн металлууд гэж нэрлэдэг юм байна. За хүүхдүүд үүнийг бичлэгээ зогсоож байгаад дэвтэр дээрээ бичээд тэмдэглээд авах юм шүү. А бүлэгт металл биш, ампотер, инерт элементүүд байрладаг бол Б бүлэгт зөвхөн металл элементүүд л байрладаг юм байна. За Б бүлгийг болохоор шилжилтийн металлууд гэж хэлдэг юм байна. Шилжилтийн металлууд.
За тэгээ Б бүлэг нь болохоор энэ 1-ийн Б, 2-ийн Б, 3-ийн Б, 4-ийн Б, 5-ийн Б, 6-гийн Б, 7-гийн Б, за тэгээд 8-ийн Б гэсэн ийм бүлгүүд байна. За тэгэхээр Б бүлэгт бол зөвхөн металл элементүүд байрладаг байна. За одоо үүний дараа хүүхдүүдээ гадаад давхрааны электроны талаар ярилцъя. Натрий гэдэг химийн элемент эхний давхраандаа 2 электронтой бид нар атомын бүтэц хичээл дээр үзсэн шүү дээ. 2 дугаар хичээл атомын бүтэц дээр. За 2 дахь давхраандаа 8 электронтой байдаг тийм ээ. За багш нь ингээ 2 дахь давхрааных нь 8 электроныг бичиж өгч байна. Хамгийн гадна талын давхраан дээр 1 электрон байдаг. За энэ хамгийн гадаад давхрааны 1 электрон болохоор бүлгийн дугаарыг заадаг. Өөрөөр хэлбэл энэ хамгийн гадна талын давхрааны электрон бол бүлгийн дугаарыг заадаг юм байна. За тэгэхээр яах нь натрий гэдэг элемент бол 1-р бүлэгт оршдог юм байна. Гадаад давхрааны электроны тоо бүлгийн дугаарыг зааж ийн хамгийн гадна талын давхраанд нь энд харагдаж байгаачлан 1 электрон байна. Тэгэхээр 1-р бүлэгт оршдог гэсэн үг. За энэ давхрааны тоо нь болохоор үеийн дугаарыг заадаг. 1 давхраа, 2 давхраа, 3 давхраа багаас энэ давхрааны тоо нь болохоор үеийн дугаарыг заадаг. Тэгэхээр натрий бол 3 дугаар үеийн элемент гэсэн үг. Бүлгийн дугаарыг энд ромтойгоор бичиж байгаа бол үеийн дугаарыг энд 3 дугаар үе гэж шууд бичиж байна. За бериллий гэдэг химийн элемент тань хүүхдүүдээ эхний давхраандаа 2 электронтой, 2 дахь давхраандаа бас 2 электронтой тийм ээ. Бериллий бол бис дугаар 4-р элемент шүү дээ. Тэгэхээр эхний давхраандаа 2 электронтой, 2 дахь давхраандаа 2 электронтой байна. За тэгэхээр одоо ингээ бүгдээрээ үлгэх системээ гаргаад ирье. За хоошоо 8 бүлэгтэй, доошоо 7 нүхтэй. За тэгэхээр бериллий гадаад давхраандаа 2 электронтой гэдэг чинь 2 дугаар бүлэг гэсэн үг. Тэгээд давхрааны тооны энд ингээ 2 ширхэг байгаас тэгэхээр 2 дугаар үе гэсэн үг. За тэгэхээр 2 дугаар бүлгийн 2 дугаар үеийн бериллий гэдэг элемент бол энд байрлах нэ. За өмнөх натрий гэдэг элемент 1-р бүлэг 3 дугаар үе байсан шүү дээ. За натрий бол энд байрлах нэ. За иймэрхүү маягаар хүүхдүүдээ үйлэх систем дээр ямар элемент хаана байрлах вэ гэдгийг нь одоо энэ давхрааны тоо болон гадаад давхрааны электроноор шийддэг. Гадаад давхрааны электрон гэдэг нь энэ багш сүүлд дугуулсан хамгийн гадна талын давхрааны электрон бол гадаад давхрааны электрон юм. Гадаад давхрааны электрон нь бүлгийн дугаарыг заадаг. Харин энэ дээр байгаа энэ давхрааны тоо тийм ээ. Энэ давхрааны тоо нь болохоор үеийн дугаарыг зааж өгдөг байна. За жишээ нь одоо 4-р нүүрс дөрвч гэдэг элемент байлаа гэж бодъё л эхний давхраанд 2 электрон, дараагийн давхраанд 4 электрон. Гадаад давхраанд 4 электрон байгаа учраас нүүрс дөрвч гэдэг элемент бол 4-ийн А бүлэгт оршдог. За энэ гадаад давхрааны электрон бүлгийн дугаарыг заана, давхрааны тоо үеийн дугаарыг заана гэх энэ болохоор А бүлэгт маш их хамаатай байдаг. За тэгэхээр гадаад давхраанд 4 электронтой юм чинь 4-ийн А бүлэг. За тэгээд давхрааны тоо нь ингээ 2 агаад тэгэхээр энэ элемент бол 2 дугаар үе гэсэн үг. За тэгэхээр нүүрс дөрвч гэдэг элемент 4-ийн А бүлэгт оршино, 2 дугаар үед оршино. За нүүрс дөрвч бол ийм байх юм байна. 4-р бүлэг 2 дугаар үед оршиж байна гэх. За ингээд үе олон бүлгийг тодорхойлдог байна. За бүлгүүд болохоор өөрийн гэсэн нэртэй байдаг. 1-ийн А бүлгийн элементүүдийг одоо энэ дээр харагдаж байгаачлан шүлтийн металлууд, 2-ын А бүлгийнхнийг газрын шүлтийн металлууд, за 7-гийн А-гийнхнийг галогенууд, 8-ын А-гийнхнийг инертийн хий гэж нэрлэдэг. Б бүлгийнхнийг тэр чигт нь шилжилтийн металлууд гэж нэрлэдэг. Үүнийг хүүхдүүд дэвтэр дээр нэг иймэрхүү байдлаар бичээд авах юм шүү. За дөрвөлжин зураад 1-ийн А бүлэгт шүлтийн металлууд, 2-ын А бүлэгт газрын шүлтийн металлууд, 3-ын А-гаас 7-гийн А бүлэгт одоо ямар нэгэн нэргүй. 3-ын А бүлгийнхнийг тэгж нэрлэнэ, 4-ийн А бүлгийнхнийг тэгж нэрлэнэ гэсэн нэр бол байхгүй. За тэгээд 7-гийн А-гийнхнийг галогенууд гэж хэлдэг. Галоген гэдэг нь давс үүсгэгчид гэдэг утгатай үг. Жишээ нь натрийн хлорид гэдэг давсны найрлаганд бидний мэдэх хоолны давс шүү дээ. Натрийн хлорид нь натрийн хлорид буюу хоолны давсны найрлаганд хлор гэдэг галоген орж ирсэн байна. За 7-гийн А бүлэгт байрлах фотор, хлор, бором, йод гэдэг элементүүдийг галогенууд гэж хэлдэг байна. За тэгээд 8-ийн А бүлэгт байрлаж байгаа
гели, неон, аргон, криптон, ксенон гэх мэт элементүүдийг бол инерт элементүүд гэж хэлдэг. Инерт элементүүдийн онцлог нь юутай ч урвалд ордоггүй, ямар ч хими идэвхгүй ийм элементүүд юм байна. За тэгэхээр хүүхдүүд бичлэгээ эндээ зогсоогоод энэхүү хүснэгтийг дэвтэр дээрээ бичээд авах юм шүү. За 1А бүлгийнхнийг шүлтийн металлууд, 2А бүлгийнхнийг газрын шүлтийн металлууд, 7-гийн агийнхнийг галогенууд, 8-ийн агийнхнийг инерт гэж нэрлэдэг байна. 1-ийн А бүлгийн литий, натрий, калий гэх мэт элементүүд бол шүлтийн металлууд. 2-ийн А бүлгийн магний, кальций гэх мэт элементүүд болохоор газрын шүлтийн металлууд болж таарч байна. За тэгэхээр хүүхдүүд бичлэгээ яг энд нь зогсоогоод энэ хүснэгтээ бичиж тэмдэглэж авчгаад үргэлжлүүлээд дараагийнхаа хэсэг рүү орох юм шүү. За хүүхдүүд бичээд авсан баха дараагийнхаа хэсэг рүү орлоо. За элементүүдийн үе болон бүлгийн дугаарыг тодорхойлох дасгал одоо бүгдээрээ ажиллаж үзье. За үе болон бүлгийн дугаарыг тодорхойлох дасгалыг багш нь самбар дээрээ байрлуулсан байгаа. За одоо бүгдээрээ энэ дээр ажиллана гэсэн үг. За тэгэхээр хүүхдүүд одоо хамгийн түрүүнд ус төрөгч гэдэг ийм элементийг авъя л та. Ус төрөгч маань бол ингээд дис дугаар 1-р элемент шүү дээ тийм ээ 1. За тэгэхээр дис дугаар 1-р элемент ус төрөгч болохоор гадаад давхраандаа 1 электронтой ингэж байрлаж байна. За тэгэхээр гадаад давхраанд нь одоо энэ дээр ингээд 1 электрон байгаа болохоор энэ элемент бол 1-р бүлэг гэсэн үг. 1-р бүлэгт оршноо. За давхрааны тоон 1 байгаа. Тэр нь болохоор үеийн дугаарыг заана. Одоо энэ давхраа байгаач багш нь одоо нийлээ ганаар тэмдэглэж байна. Энэ давхрааны тоон болохоор үеийн дугаарыг заадаг. Нэг давхраатай юм чинь яах нь вэ? 1-р үед байрладаг элемент гэсэн үг байна. Гели дис дугаар 2 гэхдээ 8-р бүлэгт оршдог. Шалтгаан нь болохоор ямар ч хими идэхгүй. Тэгэхээр одоо нөгөө гадаад давхраандаа юу ч гэсэн инерт элемент тийм ээ гели маань металл ба металл биш тэр бүгдээр үүссэн шүү дээ. Гели бол инерт элемент. За инерт элементүүд болохоор 8-ийн А бүлэгт оршдог. Тэгэхээр гели дээр бол ингээ гадаад давхрааны электрон нь бүлгийн дугаарыг заадаггүй. Одоо зөрчил гэсэн үг тийм ээ. Уул нь ингээ гадаад давхрааны электроны тоо бүлгийн дугаарыг заах ёстой шүү дээ. Тэгс чи гели дээр бол тэгдэхгүй юм байна. Гели бол ингээ ганцаараа энэ дүрмийг зөрчдөг. За харин үеийн дугаар нь болохоор ижилхэн 1-р үе. Үеийн дугаарыг болохоор ерөөсөө ямар ч хими элемент зөрчдөггүй байна. Өөрөөр хэлбэл энэ давхрааны тоо болохоор яах нь үеийн дугаарыг зааж байгаа шүү дээ. Тэгээ гелийн нэг л давхраатай байгаа. Тэгэхээр 1-р үед оршно гэсэн үг. За дараагийн элемент нь болохоор литий гэдэг. Дис дугаар 3-р элемент литий. За литий эхний давхраандаа 2 электронтой, 2 дахь давхраандаа 1 электронтой. За тэгэхээр хамгийн гадна талын давхраанд 1 электрон байгаа учраас хэддүгээр бүлэг вэ? За 1-р бүлэг тийм ээ. За 1-р бүлэг. За тэгээд давхрааны тоо нь болохоор үеийн дугаарыг зааж өгнө үү хартаа. Дотнолт нь ингээд 1 давхраа явж байгааз. За ингээд 1-р давхраа явлаа. Захиад гадуур нь ингээд 1 давхраа явлаа. За багшийнхан бал жоохон урсаад байна. За ингээд 2 шиг давхраа байгаа учраас 2-дугаар үе гэж явж байна. За дараагийн хими элемент болох бериллийг бүгдээрээ авч үзье. За берилли гэдэг хими элемент бол дис дугаар 4. Эхний давхраандаа 2 электронтой, 2 дахь давхраандаа 2 электронтой. За тэгээ гадаад давхраанд нь 2 электрон байгаа юм чинь берилли бол 2-дугаар бүлэг. За тэгээ давхрааны тоон 2 юм чинь 2-дугаар үе гэсэн үг. За нэг ингэж явдаг юм байна. Бүлгийн дугаар болон үеийн дугаарыг ингэж тодорхойлдог байна. За дараагийн элемент борыг бүгдээр авч үзье. Бор дис дугаар 5-дугаар элемент. Эхний давхраандаа 2 электронтой. За ингээ эхний давхрааны 2 электроныг бичлээ. 2 дахь давхраандаа 3 электронтой. 2 дахь давхрааны 3 электроныг бичлээ. За тэгээд гадаад давхрааны 3 электрон нь болохоор бүлгийн дугаарыг заана. За тэгэхээр бор бол 3-дугаар бүлгийн элемент юм байна. 3-дугаар бүлэг. За тэгээд давхрааны тоон энд 1 байна, энд 1 байна. Ингээд 2 шиг давхраатай байгааз. За 2 давхраатай байхаараа
Хоёрдугаар үе гэсэн үг. Өөрөөр хэлбэл энд ингээд нэг давхраа байна те. Дахиад гадуур нь дахиад нэг давхраа байна. Ийм хоёр давхраатай байхаараа хоёрдугаар үе гэсэн үг байх нэ. За иймэрхүү байдлаар эхний 20 элементийг хэддүгээр бүлэг хэддүгээр үе вэ гэдгийг нь тодорхойлоод бичнэ хүүхдүүдээ. За 6 дугаар элемент нүрс төрөгч эхний давхраандаа 2 электронтой, 2 дахь давхраандаа 4 электронтой. За энэ нүрс төрөгч гэдэг элемент шүү дээ. Эхний давхраандаа 2, 2 дахь давхраандаа 4 электронтой. За нүрс төрөгч C 6 дугаар элемент. Яг тэгвэл 6 дугаар элемент юм чинь 6 электрон ингээд хуваагдчих штэ тий. Эхний давхраанд 2, 2 дахь давхраандаа 4 гэдэг. За тэгэхээр гадаад давхраандаа 4 электронтой болохоор нүрс төрөгчийн бүлгийн дугаар нь бол 4-р бүлэг. За тэгээд давхрааны тоонд 2 байгаа биз? За давхраа гэж бол энэ те электрон байрлаж байгаа энэ орон зай хэлж байгаа шүү. За давхраа. За 2 давхраатай болохоор 2 дугаар үед байрладаг юм байна. За дараагийн химийн элемент азот орж ирлээ. 9 дугаар 7. 7 электронтой эхний давхраан дээр болохоор 2 электрон байрлана. 1-р электрон, 2-р электрон. 2 дахь давхраанд нь болохоор 5 электрон байрлах юм байна. Тийм байгааз 7 гээд 7-оос 2 нь эхлээд байрлахаар 5 нь 2 дахь давхраанд байрлана. За тэгээ гадаад давхраандаа 5 электронтой учраас 5 дугаар бүлэг. За 2 давхраатай учраас 2 дугаар үе болж таарах нэ. 5 дугаар бүлэг, 2 дугаар үе. За 10 дугаар 8 дугаар элемент болох хүчил төрөгчийг авч үзье. За тэгэхээр эхний давхраандаа 2 электронтой, 2 дахь давхраандаа 6 электронтой. 8-аас одоо эхний давхраандаа 2 нь суучж байгаа юм шиг 2 дахь давхраан дээр нь 6 суудаг шүү дээ. За бүгдээрээ энийг бол 2 дахь хичээл болох атомын бүтэц хичээл дээр бол үзчихсэн. За тэгэхээр яах нь эхний давхраан дээр 2, 2 дахь давхраан дээр 6 электронтой. За 6 электрон байрлаж байгаа болохоор 6 дугаар бүлэгт оршино. 6 дугаар бүлэг. За бүлгийг ингээ ромтойгоор тавиад өгдөг шүү дээ. 6 дугаар бүлэг. За тэгээд давхрааны тоон хэд вүлээ хүүхдүүдээ? За энд ингээд эхний давхраа, ингээд 2 дахь давхраа. Ингээд 2 давхраа байгаа учраас 2 дугаар үед оршд юм байна. Гэх мэтээр та нар минь үеийн системийнхаа эхний 20 элементийн атомын бүтэц бичсэн байгаа шүү дээ. 2 дугаар хичээл дээр 20 элементийн атомын бүтэц бичсэн байгаа. Тэндээсээ ингээд элемент болгоныг төддөгөр үе, төддөгөр бүлэг гэж тодорхойлоорой хүүхдүүдээ. За ингээд тодорхойлчин тийм ээ. Тэрнийхээ дараа яах вэ гэхээр 1-р бүлэгт байрлаж байгаа элементүүдийг бичнэ. За 1-р бүлэгт ямар элемент байрлаж байна? За хамгийн түрүүнд ус төрөгч. За литий, натрий гэх мэттэй. Ус төрөгч гадаад давхраандаа 1 электронтой, литий гадаад давхраандаа 1 электронтой, натрий гадаад давхраандаа 1 электронтой байсан шүү дээ. За тэгээд ус төрөгч бол 1-р давхрааны 1-р үе тийм ээ. Литий болохоор 1-р бүлгийн 2 дугаар үе. За натрий болохоор 1-р бүлгийн 3 дугаар үеийн элемент гэх мэтээр ингээд нөгөө үе бүлгээ тодорхойлсон шүү дээ. Тэрийгээрээ хоошоо 8, доошоо 7 үе байгаа. За ингээд 4-р бүлэгт ямар байх вэ? 5, 6, 7. За тэгээд 8 дугаар бүлэгт ямар химийн элементүүд орших юм бэ гэдгээ бүгдийн сайхан бичнэ. Энэ дотроос ганцхан химийн элемент дүрм зөрчдөг тэр нь гели. Үүл нь гели бол яг нэг гадаад давхраандаа 2 электронтой ч гэсэн 8 дугаар бүлэгт оршдог. Яагаад тэгж оршиж байгаа юм бэ хэрэг гели бол ямар ч химийн идэхгүй элемент. Химийн идэхгүй инерт элементүүд болохоор 8 дугаар бүлэгт оршдог. За тэгээ гели бол 8 дугаар бүлэгт оршдог. А бусад химийн элементүүд бол яг дөрмийн дагуу явдаг. Жишээ нь бериллий гэдэг химийн элемент чинь 2 дугаар бүлэг 2 дугаар үе болохоор энд дэрн тийм ээ. За нүрс төрөгч гэдэг элемент 4 дугаар бүлэг 2 дугаар үе шүү дээ. За тэгэхээр энэ дээр ирж байна. Тэгээ энэ 2 дугаар үе 4 дугаар бүлэг. За иймэрхүү байдлаар хүүхдүүд үе болон бүлгээ дугаарлаад элементүүдээ ингээд байрлуулчих нэ. За өнөөдрийн хичээл бол ингээд болж байна хүүхдүүдээ. За үе болон бүлэгтээ элементүүдээ байрлуулад за тэгээд үеийн системийн эхний 20 элементийнхаа үе болон бүлгийг тодорхойлоод за тэгээд багш руугаа илгээгээрэй.